Сайн байна уу? Өнөөдрийнхээ Beauty Life нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ өнөөдрийн маань студид зочин байгааг та харж байгаа хаа. Тэгээд манай урилгыг хүлээн авч ирсэн танд маш баярлалаа. Та баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан дүнхээр их баяртай байна. Тэгээд манай зочныг танд танилцуулах юм бол Солонгосын урлагийн нэгдсэн их сургуулийн магистрантур нэмсүрэн маань ирсэн байгаа. Тэгээд урлаг дотроо бас ямар хөгжим бэ бас тэргээ та танилцуулж өгөх бай. Намайг Нэмсүрэн гэдэг. Хангугийн Есүрчөнхоо Бакю мастер авитан одоо 1-1. Тэгээд урлаг дотор бол сонгодог хөгжмөр суралцдаг байгаа. Ирээд хэр удсан блэ? Ирээд одоо яг жил болох гэж. За тий хоёул өнөөдөр бас гоосхны нэвтрүүлэг гэдэг орж байгаа гэхлээр гоосхны тухай үргэлжлүүлээ шууд ярианд орё. Тэгээд сэтгэл зүй ер нь гоосхонд нөлөөлдөг гэж ярьдаг штеп. Та энэ тухай юу гэж боддог вэ? Сэтгэл зүй гэхээр шууд одоо тэр өдрийн сэтгэл зүй нэг гоё байх юм бол тэ царай нь гэрэлтдэг ч юм уу цаанаасаа нэг гэрэлтийн нэг ер нь тиймэрхүү бодолтой байдаг. Сэтгэл санаанаас хүний гоо сайхан айгүй их нөлөөлдөг юм шиг санагддаг. Тэгээд нөгөө төгөрөх юм бол тэр өдөртөө стресстэй байх юм бол тэ стресстэй байх юм бол ер нь цаанаасаа ингээд нэг харахгүй юм шиг те ууртайч байгаа юм шиг яг надад их тгийс санагддаг стресстэй хүнийг ингээ харахаар ерөнхийдөө за наад захын гэх юм бол одоо эмэгтэйчүүд бид нар те бодог ингээ стресстэй үед бодог тогтдоггүй ч юм уу. Тэгээ миний хувьд гэх юм бол за нэг 2-3 хонд ингээд айгүй том асуудал ингээд авцсан үед стресстэй байх үед бодог тогтохгүй тэгээд цагаан юм ботог гарах магадлал ихтэй байдаг. Тийм болохоор ер нь стресснээс их стресс авахгүй байхыг их ирмэлцдэг. Тэгэлээ яах вэ? Ер нь яхаа аргагүй тийм шүү. Стресстэй байхад будаг тогтохгүйгаас гадна маш олон асуудлууд гарч ирдэг шүү дээ. Тэгээд ер нь яг сэтгэл хөдлөл ямар байна? Бидний гоо сайхан заримдаа айгүй тэгэж харагддаг тийм. Ялангуяа гэрүүл мэнд залуу наснд стресс гэдэг зүйл бол маш одоо нөлөө үзүүлдэг байгаа. Тэг өдөр болгон баг тэмцэж амьдардаг шүү дээ. Ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй хүний хувьд гэх юм бол эмэгтэй хүн стресс авах нь эрэгтэй хүнийг бодвол маш давмгай байд юм байлээ. Судалгаанаас харж үзэхэд яг тэгвэл эмэгтэйчүүд бид нар ч тийм ингээд маш жоохон зүйлээс стрессдэг нь их. Тэгээд их маш жоохон зүйлийг энгийнээр ингээд хайчих чадахгүй тэрийгээ томруулаад тийм томруулаад ургуулan бодоод тийм ийм зүйлээс ингээд өдөрт стресс авах магадлал нь маш өндөр байд юм байлээ. Тийм болохоор эртний хүмүүс яхавд те ингээ за энийг ингээ орхичээ ингээд дараа нь асуудлыг ингээ шийдээ нухацтай те эмэгтэйчүүд бол жоохон нэг эрэгтэй эмэгтэй үнэ гэдэг утгаараа ялгаа их гардаг ч бас эмэгтэй хүмүүс стресстэй нөлөө давмгай гэж боддог. Ер нь тийм шүү дээ. Эрчүүд чинь ерөнхий юм айгүй хардаг. Эмэгтэйчүүд чинь мэдрэмтгий дээр айгүй бүр нэлээд явхаар жижиг зүйлийг хардаг болохоор тийм. Тэрнтэй айлгаагүй ер нь яг бидний амьдрал гэсэн стресстэй холбогдуулаад яг өөрийнхөө тодорхой хэмжээнд стрессээ тайлж чаддаг, мэддэг болох айгүй чухал байгаа. Тэгээд стресс юун дээрээс айгүй хүмүүс авдаг гэхэл нь уурал зүйдээ их стресстэй байдаг тийм. Уур нь явандаа нөгөө бүр стресс болоо стресс мүлдээ депресс болоо. Тэгэхээр ер нь яг уур хэр их вэ? Амархан уралдаг. Ер нь стресс авахар яаж вэ? Амархан уурлахгүй байхыг хичээдэг. Стресс авахгүй байхыг маш хичээдэг. Гэхдээ уурлахгүй хүн гэж одоо хаана байх вэ те? Одоо нэг нийгэм маань өөрөө айгүй стресстэй байна. Тийм болохоор одоо уурлахгүй байх, стресстэй байх арга замуудыг өөрөөсөө маш их хайсан. Тэгээд миний хувьд болохоор нэг 2-3 арга замаар стресс уураа тайлцдаг. Тэг хэрвээ тийм арга замыг олоогүй хүн байх юм бол өөрөөсөө нэг хайгаад үзээрэй. Тийм шүү дээ. Өөртөө нэг жоохон судалгаа хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэл яг ер нь яг уурал хараа хүний арьсны эсийг одоо уур энэ тааламж нөхцөл байдал эсийг гинтээдэг гинэ. Тэгээ дээрэс нь хөвгшрэлтийн үйл явцыг төрөсгдөг. Тэгээ эд эсүүдийг тижээлийн бодисод болон хүчил төрөвчөөр хангах явцыг удаашруулдаг. Тэгээ тийм болохоор ер нь хүнд хэцүү янз бүрийн сөрөг бодлуудаас болоод ер нь өвчлээ одоо дуух хамар жишээлх юм бол өөрөө ирэхгүй нэг хүнд асуудлаа бодоод сууж байгаа хүн хизээж хүмүүск ингээд тэнэр байдгүй шүү дээ. Ямар нэг юм байдлаар ингээд өвчийцэн айгу бодолтой орцсон. Тэгээ нэг жоохон гундууч мөнүүд нь тийм гал цаггүй болсон байдаг. Тэгэхээр ер нь яг стресстэй ууртай байна гэдэг
арьсанд одоо жишээлх юм саяны цагаан батханаас ихсэлээд үрчлээ ихсдэг байхна. Тэгээ дээрэс нь яг ийм байдалд ер нь яг хүний нүдэнд ч гэсэн нөлөөлдөг гинэ. Одоо торон бүрхүүлийг нь үүсгэж буй одоо энэ эрдэс бодсонд ч гэсэн хүний стрессж яхад хүн ер нь стресс жуурлах нүдэнд амар ингээд бүлтэн амар сонирхолтой шүү дээ. Тэгэхээр нүд болоод нүдний эргэн дойрондох тэр арьс айгу эмзэг байдаг учраас стрессж байгаа, ууралж байгаа үед илүү хурдан одоо гинтэж амархан одоо гоо сайхан байдлаа алддаг. Ялангуяа нэг өвчлээ суух нь ялангуяа үйл явц явагддаг байх. Тэгэлгүй яа. Тэгээд ер нь тэгэл стресс гэдэг бол яг амархан үгээр бол гоо сайхан халтай гэж хэлээд. Тэгэхээр ер нь яг гоо сайхан гэдэг яхаар бид нэр хэвшлэн гоо сайхан байдлыг бас арьстай нэг бас холбож ярьдаг шүү дээ. Тэр ер нь хүмүүс гоо сайхан байдлыг арьстайгаа холбодог учраас арьсныхаа онцлогийг маш сайн мэдж явах хэрэгтэй. Ер нь яг мэдлэг гэдэг өөрөө хүч. Тийм шүү. Тийм болохоор аюу сайн мэдж явах юм бол та өөрийнхөө стресст ороод байна шүү. За ер нь гоосонд анхаарах хэрэгтэй болчихжээ. Одоо миний арьс хуурашаад байгаа юм чи ингэ хэрэгтэй байна гэж хүн арга хэмжээг авчдаг. Ер нь яг сайн мэддэг байх хэрэгтэй. Ер нь солонгост ирээд 1 жилийн хугацаанд хэр стресстэй стрессж байгаа хэлхий мэдв яаж тэрнээс гарч байваа. Миний хувьд бол ирээд хэлний асуудал дээр тий. Стресстэй энэ шал өөр орчинд шууд ингээ орж ирж байгаа байхгүй тий. Өмнөнийхөө гадаадуудад ингээд тэмцээн уралдаан тэгээд фестивалуудад маш их явж исэн. Тэр жоохон 14 хоногийн хугацаатай. Маш богинохон 7 хоног тий. Иймэрхүү хугацаанд цогт яг ирээд ингээд амьдраад ингээ ганцаараа тий. Амьдраад хоолунд ингээд бүх зүйлээс хүсүүлэл урлагийн хүмүүсийн амьдралчааг арга гэр нь үнэхээр сайн байж иж ингээд явдаг. Тэгээд яг тэр үед ээж аваас их санаж байгаамаа. Тийм болохоор өдөр болгон ярьжсэн байна. Өдөр болгон ярина. Тэгээд бие дааж эхлэнэ гэдэг чинь нөгөө нэг харин нутагт тий. Ганцаараа хичээлдээ явна, хоолундаа хийн, бүх ажлыг зохицуулна. Тэгээд хэлэхгүй гэдэг зүйл ингээд айгүй их стресс олж орж ирж исэн. Эхний ээлжинд болол. Хоёр дахь удаагийнх нь болох юм бол сургууль дээр те ингээд шин сургуульд орж ийн. Тэгээ яг мастер гэдэг утгаараа бакалаврын төвшний мэдээж дээдэг те. Төвшин болохоор маш их мэдлэг гэм хоригдлуулсан байх хэвээр. Тэгээд ганцаараа би яг сонгодог урлагийн гадаад оюутнаа сургуультай. Одоо манай сургуульд хоёр яг энэ жил бол яг хоёр оюутан байна. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй Монгол хоёр оюутан байна. Тэгээ гадаад одоо үлээвэр хөгжим би тоглодог. Тэгээ үлээвэр хөгжимдөө ганцаараа эмэгтэй. Тэгээд гадаад оюутнаас нь болохоор ерөнхийдөө яаж ингэж хүмүүстэй харьцах, нийгэмших тэр талаасаа ингэж стрессийг амар их аваад тэгээд ургуулan бодох зүйл ингэж стресс хүн авчгаараа ерөнхийдөө ургуулan бодох чадвар нь аягүй экстрим шиг санагдсан. Миний хувьд болохоор за энэ хүмүүс одоо яг нэг ингэж бодож байгаа хэрэг та тий. Эсвэл би ингэсэн болов эсвэл тэгсэн бол за би яг алдаа гаргачих. Тэг ерөнхийдөө тиймэрхүү стрессийг маш их авч ирсэн. Эхний нэг за 3-4 сар шүү. Бас удаан байна шүү. Хоёр дахь семестрээсээ одоо л аягүй дэжгүй жигтрээд хүүхдүүдтэйгээ харьцаад багш нартай авчраад тий. Тэгээд яг 2-3 сарын хугацаанд ингээд стресстэй ингээд нэг ганцаараа ингээд стрессдэх үед яг тэр үед одоо би юунаас стресс өөрийгөө авч гарах вэ энэ зүйлээс би өөрийгөө яг яаж авч гарах вэ гэдэг зүйлийг хүн өөр яг хайд юм бэлээ. Тэгээ хайгаад нэг 2-3 зүйлийг олсон. За тэгж нэвтрүүлгийн төсөл тэр дундаас нь хэлүүлнэ. Та бүхэн чинь сонсомоор байгаа. Тэгээд ясаа нөгөө гоо сайхан гэд ярихлаар ялгааг бас хүмүүс яг стресстэй үед ч гэсэн нэг сайхан цэв хутга ус уух ч юм уу те. Стрессээ тайлах бас нэг арга болоод идэв шүү дээ. Ер нь хэр их ус уудаг хүмүүс яг гоо сайхан тал дээр зөвлөгөөг ус уух тухай сонсож ирсэн. Одоо ч хоёроос хэлэх гэж байна. Тэгээд цаашдаа ч ирсэн сонсох хэрэгтэй зүйл яхаа арга усаа уух хэрэгтэй гэдэг байгаа. Тэгэхээр ер нь ус хэрэг хуудаг вэ? Ус би яг энд ирээд бол ингэж чөлөөтэй ярьчээ те. Энд ирээд ер нь их таргалсан. Тэгээд турах гад ингээд одоо нөгөө чадна охтууд гэдэг групп байдаг хүмүүс ингээд мэддэг бах те. Тэгээд тэд нэр ингээд уншгаа те. 2-3 литр ус. Нэг усуудгүй юм чинь ингээ хөвшгэж айгүй ер нь хэцүү асуудалтай байд юм бэл. Нэг бол амарчин, нэг бол за баг литр ирнэ гэд уучих дараа. Тийм нэг дор тий. За 500 орн ч юм уу тий. Тэгэж уух магадлал их байсан. Тэгээд усыг зөв уух нь нөгөө нэг
хүний биед одоо нэг 70% нь ус гэдэг шиг яг зөв газараа ингээ очиод яг зөв ингээд процесст ингээ явагддсан билээ. Тэг хүмүүс яг 2 литр ингээл өдөрт ус уух хэрэгтэй гэж сонсоод байдаг заавах хэрэгтэй юм байна гэд уух нь нэг дор уух нь маш буруу юм байлээ. Багаар ингээд усны савтай юм. Тэг яг Солонгост ирснээс хойш бол 100 аягүй халуун. Халууны үеэр яг халууны үеэр ус ууж заншсан. Одоо л 2 литр усыг өдөрт ингээд багаар ингээд яг уугаад яг хөвшчтiin байлээ. Яг нэг огт бүсүүчүүд маань нэг сар ингээд өөртөө ингээд толгойдоо ингээд хийгээд маш ингээд заа өнөдөр ингээд ус уух хэвээр. Тэгээ нэг цагт нь ч юм уу те багаар ингээд уух юм бол хүний биед ингээд арьсан ч гэсэн би дотроос айгу чийгшил авч байгаа юм. Одоо гаднаасаа ингээд тоник ч юм уу ингээд чийгшүүлээд байн, чийгшүүлэгч тоос те, чийгшүүлэгч крем бүх юм ингээд чийгшүүлээд тиймээс ингээд цацаалаадаг те. Гэтэ яг тэгэж одоо ус хөвшээд ууснаас хойш ер нь дотроос хүн чийгшил маш авах хэрэгтэй. Зөвхөн гаднах царай арьсандаа ингээд анхаарал хандуулж байгаа бол усыг дотроос нь те уугаад биеэ эрүүл байлгахын тулд арьсаа чиглэг байлгахын тулд ус маш сайн уух хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэглээ хаа. Би бас нэмж хэлье гэж байна. Ер нь хэлэх үггүй бүгдийг нь ярьчлаа. Зүгээр харин тийм. Ер нь яг усны хувьд бол усны үнц нь хашиг тосол маш их байгаа. Тэг үнэхээр яг гоо сайхны бүтээгдэхүүнээр ганц чигшлийг одоо болгочих болдоггүй шүү дээ. Тийм болохоор яхаараагүй хамтдаас усаа сайн ууя. Тэгээ чаднаа өгтөдөө гэсэн сая тийм групп би бас анхудаа сонслоо. Тийм үү. Тэр групп дээр нэг харьцуулсан зураг хийж мэгээд тураад айгүй гоё охид гэсэн Монголын охидууд ч айгүй мундаг юм байлээ шүү дээ. Би сүүлдэл тэр группийг харсан. Нас яг гэсэн чинь манай хамаатны 2 3 эмэгтэйчүүд өөртөө хувьдаа дотроо гэр бүл дотроо 100 болж байхад бас тэр тэмцээн оролтанд цаагаад ялсандаа гоё хувцас авч өгөө тийм болж исэн юм. Тэр санагдчихлаа. Ер нь бас тиймэрхүү маягаар найз зөргөлөөрөө тийм тэр айгүй урамшдаг байхаа тийм мэдээж маш их урам. За тэгээд яг гоо сайхан байдал дээр бас яг арьсны тухай ярьлаа. Арьс ер нь яг эмзэг хүмүүсч байдаг. Залангуяа урлагийнхны хувьд бол нүүрний будалд энгийн эмэгтэйчүүдээс гадна дахиад одоо тайзны бодол гэдэг зүйл хийдэг штэ. Энэ тухай таас ярьж өгч. За урлагийн хүмүүс гэх юм бол өнөөдөр ч гэсэн тийм нэвтрүүлэгтээ ингээд өдөр тутмын бодолтоос илүү жоохон нэмж бодсон байгаа. Тэгээд яг тайзан дээр гарна гэх юм бол ерөнхийдөө тийм байдаг байхгүй. Хэрвээ нүрээ ингээд бодохгүй, энгийн өдөр тутмын бодолтой гэдэг арах юм бол нэг нүүргүй ч юм уу, хамар аман мэдэгдэхгүй ч юм уу, яг юм бол нилээж харагдаг. Зэрэглээс ингээд үзэгчдийн судлаас ингэж харагдаг болохоор маш одоо хурц бодох хэрэгтэй. Одоо нөгөө сүүдэр те гэрэл сүүдрийг маш сайн тавих. Тэгээд сормос морсог бол ер нь байнга наах ч юм уу. Тэгээд ерөөдөө урлагийн хүмүүс арьсаа маш сайн арчлах хэрэгтэй. Яг гэвэл тэр их өдөр болгон тоглолттой байх тийм ажлууд бас байна тийм болохоор арьсыг маш оройдоо ч юм уу амралтын өдрөө заавал амрааж тэгшлийн өгч тэг хамгийн гол нь одоо тэр зузаан гүн бодсон бодгийг чам маш сайн арилгах хэрэгтэй. Ерийн хогд бүсгүүчүүдээ хараад тахт ингээд одоо шингэн санаа би болохоор ингээд шингэн юм шахдаг савнаар ингээ угаагаад тэгээд тэрний дараа нь болохоор тоник сүм шиг нэрийг цэвэрлдэг. Тэгэхээр дахиад ингээд крем ачигдаж гарч ирж байгаа байхгүй юу? Яг угаачаад ингээд болчдөг гэд хүмүүс ингээд за угаачлаа тий. Одоо ингээд цэвэрхэн болсон мэдээж ингээд харагдахгүй байгаа байхгүй хүний нүдэнд. Тэг яг ингээд тоникоор ачаад сүм шингэнээр ачаар яг крем гарч ирдэм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө тэгж гүн маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Тэгэл яах вэ? Тийм болохоор ер нь яг ингээд арьсны онцлогоос шалтгаалаад хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бас арьс арчилгаан дээр ялангуяа угааж цэвэрлэхтэр бол аягүй олон талын бас аргууд байдаг шүү дээ тий. Тэгэхээр яг миний сүлд мэдэж авсан арга нь би аягүй сайн угаах гад чиний шиг шахдаг савн хэрэглээд тэгээд яг үлдсэн юм санагдаад байсан аахгүй юу. Тэгэхээр хатуу шахмал нөгөө нүүр гарын самбич гоо савнгараас угаагаад байсан чинь бүр илүү хураашаад тэгээд мэрэгчлээс сонсон чинь ерөөсөл нэг төрлийн савн хэрэглэх хэрэгтэй. Яг өөрт цогсон савнг олох хэрэгтэй. Тэгсэн би уул нүрээ аягүй сайн угаах гал нүур бодолтын гоо сайхны гол нь цэвэрлэгээндээ байдаг юм чинь гэж дахин өөр сав ингээд хэрэглээдсэн чинь харин эсрэгээр аягүй муу байсан. Одоо ингээд нэг төрлийн савнгаар дагнах гад явж байна. Тэгэхээр яхаа аргагүй ингээд дараад ингээд арчаар юм гарч ирээд байгаа байхгүй. Яг гарч ирж байгаа ч гэсэн тэр болгонд нь сайн арчиж байгаа юм бол энэ нь илүү зөв арчаалгаа гүн цэвэрлэгээ болдгоо гэж байсан маа. Тэгэхээр арьстайгаа айл болгохыг зөв харьцаад шаардлагатай бол 1-2 удаа цэвэрлээд
боломжийн хүмүүс нь бол арсны номлогоо шалтгаалаад нэг удаа цэвэрлдэг хүмүүс байгаа. Тэгээд юу нэг арстаа аюу зөөлөн харьцах хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ. Тийм. Арсыг бас гуйжуулж явах хэрэгтэй гэж байгаа. Зарим хүмүүс тэгээд би арсаа гуйжуулдаг гэдэг хүнтэй сайхан таарлцсан байхгүй юу? Аха. Тэгээд миний хувьд ямар сони яагаад гэдгсэн чи тэр хүний арсны онцлогоос болоод гуйжуулах барыг шаардлага гардгүй юм байна л да. Тэгтэл яг хажууд мэрэгчлэлтэн байж тараад тэгээд та тийм ч гэсэн тодорхой хэмжээнд арсаа гуйжуулж явах нь илүү таны гоос харсны тань эрүүл мэндэд хэрэгтэй. Тэгээд яасан яванда ямар ч арстай бүхэн гуйжуулж явах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Чи ер нь бас гуйжуулдаг уу? Гуйжуулдаг. Аха 7 хоног хэд удаа гуйжуулдаг? 7 хоногт 2 удаа. Аха. Заримдаа 1 удаа. Ерөнхийдөө тоглолттой үеүддээ 2 удаа гуйжуулдаг. Тоглолтгүй одоо 7 хоног ч юм уу 2-7 хоног тоглолтгүй гараагүй үед бол 7 хоногт 1 гуйжуулдаг. Ер нь арсаа хэрхэн амраадаг. Амраахаас аягүй чухал санагддаг шүү дээ. Амраах гэдэг нь болохоор ингээд хүмүүс ингээд тусаад өгчээл ингээд за ингээд унтах ч юм уу те мэдээж бид нар унтна те. Гэхдээ арсыг амраахтаа ерөнхийдөө гүн цэвэрлэгээ маш сайн хийгээд тэгээд бас стресс авахгүй байх хэрэгтэй. Бидний өнөөдрийн сэдв те. Стрессгүй байхын тулд ингээд арс цаанаасаа ингэж амардаг хүний мах бий бод тэгж боддог болохоор яг амралтын өдрөө одоо нэг өвөрцөн маш сайн тавьдээ штэ. Тэгж амардаг гэж сонсч ийсэн. Тэгээд ерөнхийдөө арсаа амраахын тулд ерөнхийдөө стрессгүй ингээд байн инээж байгаа. Тийм байгаасаа хийж мэддэг. Ааха. Дэлгийнхаа заримдаа яг стресс тайлах арга тунд миний хувьд бол яг стрессээ юугаар тайлах бүр сүулдэ очроо олохгүй зүгээр сав унтаад өгдөг байхгүй. Тэгээ унтчихаар мэдээж нүрээ будгийн арилгал унтж байгаа шүү дээ. Тийм болохоор нэгдүгээрт будаг байхгүй учраас нүрийн арс маань гоё ингээ амарч байна. Хоёрдугаарт унтчихаар стресс маш их тайлагддаг. Бас арс айгүй ингээ буцаад сэргэж хэлдгийг анзаарсан. Тэгэхээр миний хувьд ямар ч бас нэг бүр одоо янз янзын арга дундаас олцсон нэг арга бол ямарсан сайхан унтаж амрах юм байна. Зарим хүмүүс яг унталгүйгээр яг өөр аргаараас өөрийнхөө стрессийг тайлах чинь өөрийнхөө арсныг бас гоё байдлыг эргээд сэргээждэг хүмүүс байдаг. За тэгээд ер нь арсны сая усуух тоохоо бас ярьлаа л да. Арсны чийшлэг хадгалах айгу чухал байгаа. Тэгээд ялангуяа Монголд байгаа. Өнөөдөр бол битээр Солонгосоос айгу чийглэг уран зуртай газраас ярьж байна. Гисэн хэдэж гисэн Солонгост өдөд айгу хуурай олчиж байгаа. Тийм бааз. Тэгээд өвөл айгу сан чийглэг газар хэрнэ айгу хуурай олчтой. Тэгээд Монголын өвлөөс ялгаатай нь юу гэхээр нөгөө хүүтэн нь яс руу орж ирдэг чинь. Нэг гол хүүтэн орсон гэдэг шиг. Гол хүүтэн орж ерөөсөө нэг хувц өмссөн хэрнээ цаанаас нэгтэрч орж хариг нэрт орж ирээ гэж ярьдаг шүү дээ. Тийм агаартай байдаг. Тэгээд Солонгос ч гэсэн яг энэ үед аягүй их хуурай арстай байгаа учраас одоо хуурай цаг агаартай учраас хүмүүс арсныхаа чийшлэгээ юусан хадгалахыг хичээж байгаа. Монголд ялангуяа бол бүр илүү. Тийм. Тэгээд ер нь арсанд байх одоо чийгшил болоо тослог эдгээрийг тэнцвэржүүлж явах маш чухал байдаг. Тэгэхээр өөрийнхөө арсан тохирсон тос болоод бүтээгдэхүүнийг аяга сайн олж мэдэх чухал. Ер нь яг Монголд байхдаа ямар арчилгаа хийжсэн энэ дээрээ өөрчлөгдсөн зүйл байгаа юу? Одоо Монголд би зүгээр ингээл болдог байсан. Одоо Солонгос дээрээ өөр байгаа учраас ингэж өөрчилсөн гэсэн тийм арга. Солонгос дээрээд бол арс мэдээж ингэж чиглэг болсон. Уур амьсгалтанд таараад тий. Тэгээд нэг бол өөрчлөгдсөн зүйл нэг байхгүй гайгүйсэн. За миний хувьдлаараа нарны тосны хувьд айгүй анхаардаг болсон байгаа Солонгос дээрээс хойш. Тэгээд нэг танил маань өвлөрхэг байна. Өнөөдөр сайхан нүрэ амраач гээд нүр будаггүй явсан юм байна л да. Оройн бүр нүр нь айгүй улаагаад гинтээд арсан нэрсэн. Тэгэхээр Солонгосын хувьд ч гэсэн яг Монголоос нэг өөр нь өгөхлөр айгүй тийм хурц нарны гэрэл ялангуяа далаатай орон дээрээс нэг галцал барилга ихтэй газар штэ. Тийм болохоор тэр чинээгээр дээрээс нь энэ тэнд очиж хурц гэрэлнүүд ихтэй. Одоо энэ өрөөний гэрэлнүүд ч гэсэн яг битэрийн хувьд бол нөлөөлж байгаа гэрэл учраас яг нарны цэсэг аягүй ач холбогдол авч одоо үзэж аягүй өөрчилж ирсэн бас нэг зүйл байна. Тэр нарны цэсэг сайн төрөж байгаа юм тий. Өнгөрсөн зам бол нэлээд сайн төрсөн шүү. Ер нь өвөлч гэсэн төрөх хэрэгтэй гэж байна лээ тийм болохоор. Тийм үү. Хүмүүс 100 л гээд би бол яг 100 л гэж байна. Харин би бас аяг тэгж боддог байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг хамтаас нөгөө төрийн мэрэгчлэлтэй ихч маань үгүй арайчтай та нар болохгүй. Нарны тасыг байна штэ гэж байгаа. За гэдгсэн чинь 365 нэг
Өдөр болгон төрөгчих шаардлагатай. Маш хэрэгтэй мэдээлэл. Тийм тэгээд бүх тийм үү гэж бүгдээрээ за ойлголаа гэлтэй салцгаас тийм болохоор нарны цус ч гэсэн айгүй чухал. Тэгээ Монгол болохоор ер нь яг сүудэрт ороо авчих тохиолдолж юм уу тэгээ сэрүүх хүн байх ч юм уу. Тэгж мэгэл аныг учир нь олдоод байдаг байсан. Одоо сүүлгээд Солонгос аяг одоо хурц гэрэлтэй гэдэг утгаараа анзаарсан чинь сураглаа судлаад ихсэн нарны цусны хавч гэсэн айгүй олон төрлөө тийм үлээ. Тэгээд өмнөх нэвтрүүлгүүдээс маань үзэх юм бол нарны цусны тухай бас нэвтрүүлэг байгаа. Тэгээд үзэг бол үзээрэй гэж хэлэхэд. За би үзэх хэрэгтэй юм байна. Аха. За тэгээд бас стресстэй холбогдлолтойгоор нойр ба хөдөлгөөн бас айгүй чухал гэж ярьчихсан. Тэгээд яг нойр болоод хөдөлгөөн нь бол гайхалтай хослол гэж аяг ярьд тийм ээ. Тийм тэгэхээр ер нь яг эрүүл мэндэд хамгаалах хамгийн чухал одоо зогсоохгүй аргуудын нэг бол яг нойр болон хөдөлгөөнөөр арьсыг бас эрүүлжүүлж өвчлөлөөснөөс хамгаалж байдаг гинэ. Тийм болохоор арьс ч гэсэн амрал болчдөг болохоор бас тодорхой хэмжээнд хөдөлгөөн бас дуцаад инээжийнхээ үед бид нараас нэлээд олон булчин ажиллаад бас эд эсэд нь сэргэжинтэй ялгаагүй бидний бие организм ч гэсэн хөдөлгөөн хийж явах үед хөлсөөр дамжуулаад стресс аяг тайлагддаг гинэ. Тэгэхээр бас стрессээ тайлах арга хайж байгаа хүмүүс донд дасгал хөдөлгөөн байж болох нь. За миний хувьд бол хөдөлгөөн рүүгээ явж амжиг ямарсан нойроор завчсан байгаа. Тэгээд янз л арга байна. За тэгээд ер нь яг стресснээс айлуулах өөрийгөө так гэж суглаад авчих хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд чиний хувьд яг стрессээс аягүй олон зүйл ярьлаа л та. Хэд арга байгаа. Тэр арганаас бас хуваалцаач миний хувьд бол замарс нэг хуваалцчихлаа. За унтах тий. Би бол шууд унтаж ер нь чадахгүй хаа. Би бас ихэндээ унтаж чаддгүй маа чи стресс юм болохоор унтмаар байдаг нойр хүрдэг байхгүй юу? Яг бодогдоо. Тэгээ баг унтахш баг буцаж босоод нэг кофе уудаг ч юм уу тий. Ерөнхийдөө халуун юмар бас тайлагддээ шүү. Нэг гоё халуун ногоон цай. Тэгээд хар кофе. Ерөнхийдөө хар кофенд их дуртай. Тэгээд өглөө босоод уудаг. Тэгээд яг амар стресс дуртай зүг нэг сайн хар кофе найруулаад уучгаад стресс нэг тайлагдана. Хэрвээ одоо ингээд хар кофе найруулах одоо байх боломжгүй газар стрессцэн үед би бол одоо хүн болгонд л ингээд гар утастай явж байгаа тийм болохоор яг өөрөө сонгодог урлагийн болохоор сонгодог хөгжим их сонсчдаг. Тэгээ тэр одоо нөхцөл нь бас ингээд хөгжим сонсох боломжгүй ч юм уу тийм болохоор би яг өөрхөн ингээд хөнгөө газар би баг 0-д ч орж сонсч байсан. Үнэхээр стресстэй гэдэг. Тэгэл үнэхээр сайхан сонсчоод тэгээд яг ингээд сонгодог урлаг ерөнхийдөө хүмүүст ингээд хэлэхэд нэг Моцарт ч юм уу, Штраус ч юм уу. Үнэхээр ганц нэг амар тийм темп ихтэй дуунаас илүү утсан дээрээ ганц нэг тийм сонгодог аяыг нэг сонсоод үзээрэй гэж би зөвлөмөөрэй. За тэгвэл нэг аяг санал болгооч одоо үзэж байгаа хүмүүст зориулаад за энэ аяг гэд Моцартын 4 улирал гээд Four Seasons гээд яг хийлийн концерт байгаа. Тэгээд тэрийг яг нэг 4 улирлыг ингээд 100 хавар намар өвөл яг тэрийг бүгднгийг харуулсан тийм концерт байгаа. Ерөнхийдөө тэрийг явах юм бол үнэхээр сэтгэл сэргэн сонгодог урлаг гэдэг бол үнэхээр гайхалтай. За эсвэл бол рок хүн тий рок урсгал нь ингээд өөр хүн мэдээж өөр байгаа. Гэтэ яг туртай нэг гоё дуугаа хүн болгоно л дуун туртай аялж олно. Туртай нэг дуугаа ер нь сонсчдаг. Миний хувьд бол. За туртай дуу хэрэг чинь асуумаар санагдлаа. Монгол уран бүтээлч дундаас хэний дуу ихвч сонсдог? Монгол гэхээр одоо Ока ер нь сүүлийн үед гарч байгаа залуу хамтлаг дуучдыг ер нь их сонсдог шүү. Тэгэл ялангуяа сая Ока гэсэн чинь Окагийн клипүүдэн сүүл бүр айгүй гоё байна тий. Шинэ уран бүтээл гэсэн гоё. Саяхан бас дуучин ариун агч маань бас нэг шинэ уран одоо өмнөх уран бүтээлээ шинжилсэн айгүй гоё санагдсан. За баярлалаа. Тэгээд ер нь яг стресснээс аль болох өөртөө бошуухан цаг алдаалгүй суглаад тэр байдлаас гаргаж явах хэрэгтэй. Би анхандаа л өөрийгөө ингэж боддог гэсэн аахгүй. Би ер нь баг стресс авдгүй, гайгүй, юмнаас айхтар стресстэй дээдгүй гэж боддог байсан. Тэгсэн чи яг цагаад байсан чи үгүй юм байлээ.
Тэгээд тийм болохоор магадгүй та ч гэсэн өөрийгөө тэгж бодчихвэл юмд хандж байгаа хандлагаа тэг яг юун дээр амархан дүрс хийгээд байна ч юм уу эсвэл дургуун хүрээд байна ч юм эсвэл юунаас болоод ингээд амгалан тавин байдал чинь алдагдаад байна ч юм уу тэдгэрийг таас нэг хараад үзээрэй гэж нэг чек хийгээд үзээрэй те шалгаад үзээрэй гэж хэлэх нь. Тэгээд стрессний тухай зөндөө ярьлаа. Тэгвэл яг стресснээсээ гарах бас хүнснүүдийг хэрэгжилж болох хүнсийн ногоо ялангуяа тийм хүнс ногоо болоод яг ямар зүйлсээр бид нар өөрсдийнхөө стрессийг тайлахад одоо дэм болох тухай бас танилцуулж өгөөж бодож байна. Ийм ногооны тал хүнсийн одоо бүтээгдэхүүний талаар сонсч байсан уу? Ерөнхийдөө сонсож байгаагүй. Танаа нэвтрүүлгээс маш олон зүйл мэдэж авч байна. Хүн ер нь стресс тэгэхээр иддэг төрөл байдаг, иддэггүй төрөл байдаг шүү дээ. Өөрөө аль төрөл нэ? Би бол иддэг төрөлд орно шүү. Би бас иддэг төрөлд орсон. Тэгээд ер нь заримдаа ингээд стресс тэгэхээр нэг яачмар ч юм уу, нэг юм идчмээр ч юм уу. Тэгээд яг юу идэх вэ гэхээр ингээд олддгүй ч юм уу. Тийм тохиол байдаг ингээд яг стресс үе за нэг юм идчихвэл ингээд гоё болох гээд байдаг. Тэгээд супермаркетд орол за нэг чипс ч юм уу за бишээ. Тэгээд зарим ч юм уу гээ. За баг ингээд юм авах ч авахгүй ч яг тийм хоёроо. Тэрнээс дахиад бүр стресс. Баг идэх юм ч олдохгүй маа гэдэг ч юм уу тийм хүнд стресстэй шүү. Гэхдээ ерөнхийдөө нэг энд ирснээс хойш нэг гоё Монгол хоол тий. Монгол хоол ичгээр айгүй тайвширчдээ шүү дээ. Ер нь Монгол хоол ер нь айгүй тайвширлаа шүү дээ. Сансан сэтгэл ер нь айгүй идмээрээс нь тийм Солонгост ирснээс хойш ер нь айгүй урт ч юм уу ядарсан үед нэг гоё Монгол хоол идчихэр тэмээд ингээ тий. Ингээ сайхан тий. Ядаа сэтгэл санаа нэг тайван болчтой шүү дээ. Ер нь тэгээд хүн стресстэй үедээ их идчих гээд идэг шүү дээ. За стресстэй үедээ заримдаа ч юм уу. За стрессгүй үе байлж гэсэн утсаар оролдонгоо хийдчих гээд байдаг. Стресстэй үедээ миний хувьд бол ерөөсө сэтгэл цаддаг байхгүй юу? Хамгийн гол нь тэрэн дээр асуудал гараад байдаг. Тэгээд стресс гэдэг ойлголт нь ер нь яг ямар шалтгаанаас болоод хүний сэтгэл санаа хямраад байгаа, уурлаад, бухимдаад, гуниглаад байгаа. Бас дээрэс нь өөртөө ихтгэлгүй болчтой штэ. Гэх мэт юм олон сэтгэл зүйн олон ойлголттой гэл стресс гэдэг юм зүйл багтаад байгаа. Тийм болохоор хүн өөрийгөө тайвшруулж стресснээр ямар нэгэн үйлдэл хийж аль болох хүрдэн гарах хэрэгтэй гэж байна. Тэгэхгүй бол одоо энэ нь удаан явагдснаас эсвэл олон дахин одоо давтагдснаас болоод нойргуудэл, ядаргаа, за сэтгэл зүйн гүн хямрал за нөгөө хүн явна депресс болоо. За дээрэс нь нөгөө гоо сайханд маань айгүй муугаар нөлөөлөд маш олон одоо хор уршигтай тийм талууд байгаа. За тэгээ сүултээ явах юм бол нөгөө их хідэд ахаар чинь таргалалт байгаа юм. Таргалалт яваад ирэх одоо чихрийн шидэн ч юм уу те эсвэл одоо янз бүрийн хаван ч юм уу эсвэл илүү тийм өөрийнхөө гоо сайхан байдалтай хангалуун бос болоод ирэхээр бүр стресстэй. За тэгээ өмсөх овцгүй болчмол бүр ингээд асуудал олширдаг. Тийм болохоор яг стрессээ та тэр дор нь аль болох бушуухан гой гардаг байх хэрэгтэй шүү. Тэгээ үүнээс сэргийлэхийн тулд өөдрөг амьдрах хэрэгтэй. Эрүүл хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Эрүүл хүмүүстэй харилцах хэрэгтэй. Одоо харилцаанд эрүүл байх хэрэгтэй. Юунаас стресстэй үедээ ч гэсэн сэтгэл хямарсан үедээ ч гэсэн хүмүүстэй заавал одоо харилцах хэрэгтэй гэж хүмүүс зөвлөлтийн мэлээ зөвлөгч нь одоо сэтгэл зүйчнэр. За тэгээ түүнээс гадна хоол хүнсэн дээр яаж ашиглаж болох вэ гэхээр луван идэх хэрэгтэй гинэ. За. Луван дуртай. Дуртай шүү. Тэгээ лувангийн худлаар амин дэмтэй төдөөгийн хатуу штэ. Тийм жажилбартай гэж хэлж болохоор жажилтай болохоор ингээд хазаж жажилж идснээр ер нь хоол идэх дуршлыг ер нь бууруулж тэгэхээр нэг хайтар ингээд ихэдгээд байхгүй. Тэгээд ийм болохоор амин дэмж гэсэн хүний биед айгүй хэрэгтэй. Тэгэхээр бараг стресссэн ч гэсэн ихэдгүйгээр жингээ барих бас нэг арга болж байна тийм лов идэх нь. Тийм тэгэнгүүтээ дээрс нь амин дэм ер нь хүний биед ороод би организм ингээд тайвшруулах гоё ингээд болгоод өгөх боломжтой. За дээрээс нь яг луунгаас ч илүүгээр яг сүүг бас ашигладаг хүмүүс. Сүүний хувьд болохоор хүүтэн ч юм эсвэл хөөрүүлсэн эсвэл бүлээн байдлаар хэрэгжилж болно. За хөвчлэн унтахынхаа өмнө нэг аяг сүү ууж унтдаг штэ. Хөвчлэн хүмүүс тэгэхээр ер нь сүүн тэрхтээ амин дэмүүд бэдэ ч юм уу бас кальцаар зогсохгүй ер нь хүний биеийг аягүй сайн тайвшруулдаг байгаа. Бас тараг байгаа. За сүүтийн ер нь адилхан үр дүнтэй. Зарим тохиолдолд тараг нь илүү үр дүнтэй байх тохиолдол ч гэсэн байдаг. Тэгээ биеийг тайвшруулад тайван болгоход ер нь тусалдаг. Ер нь нэмээд хоолны шингэцэг аягүй сайжруулдаг. Тэгэхээр нэг хүмүүс сүү уугаад унтдаг хүмүүс тараг уугаад унтдаг хүмүүс байдаг шүү дээ. Би бол ер нь тараг уугаад унтдаг.
хөвчлэн тараг ууж унтдаг. Тэгээ сүү гэж сонсож байгаа хүн байна. Тийм үү. Тийм тэгвэл бас сүү ууж унтаж болох нь байна. Тамины болохоор сүү уужсэн. За ханаад хүрчгээрээ ч юм уу те. Сарамстай сүү сарамстай сарамстай сүү ууж исэн. Тараг бол яг унтахаа өмнө тараг гэхлээр надаараа нэг хоол шиг морин хоол шиг үег штэ. Үег юм болохоор бас нэг жоохон хүнд юм уу? Яхаа хүнд биш л дээ. Сэтгэлзэн байдлаар шингэн биш арай нэг өтгөн болоо гэж тэгэхээр нэг тгий санаа тарыг бол ууж үзэж байгаа. Тараг гэхдээ ерөнхийдөө хүний шүн уух нь тохиромжтой гэдэг юм билээ. Орой уух нь, унтахынхаа өмнө уух нь хоолны шингэцийг хурдсдаг. Тэгээ тараг нь бол харин тийм гин шүү. Тэгэхээр тийм болохоор магадгүй бас стресстэй нойр нөхгүй ч юм уу те хоолны шингэхгүй стресс тэр чинь бас хотод аяа өвдөж хоол шингэдэг шүү дээ. Тийм болохоор тараг сүг хэрэглэж болох нь. За бүх төрлийн самрууд байгаа. За эрдэс тижээлэр дүүрэн самрууд болохоор хямарсан бие махбодыг сэргээд сэтгэл санааг өөдрөг болгодог. Хамгийн гол нь анхаарах зүйл орой идэх юм бол тархалж болчихгоо байдаг. Тийм болохоор өдрийн цагаар юм уу өглөөний цагаар идэх айгүй тохиромжтой. За олон хүмүүсийн нийтлэг мэддэг зүйл шоколад байгаа штэ. Тэгээ тэр дүндээ хар шоколад. Тийм хар шоколад иддэг үү? Тэр дуртай. Хар шоколад иддэг шүү. Гэхдээ хар шоколад ерөн хүний зүрхний үйл ажиллагаа бид сайн гэж сонсч байсан. Тийм болохоор ер нь яг тархалуулахгүй зүрх судасны өвчнөөс ер нь үйл ажиллагааг дэмждэг болохоор яг сэргийлж өгнө гэж ярьдаг болохоор би нэг удаа энийг сонсчод нэг юм сартай хар шоколаднууд өгдөг шээ 56 72 гэх юм. Тэрнээс нэгийг авбаа тэгсэн чинь бас нэг жоохон донтох стилний болж байна жижиг юм штэ. Нэг мэдсэн чинь дуусч гин нэг дороо тэгэж пөөх би одоо ингэж идэж болж гин үү гэж хэлмээр. Тэгээ бас ер нь нэг тодорхой хэмжээ хэзээ шиг гаргаж тавьчаад өөр газар нэг тавихгүй бол би шууд яваад ах юм стресстэй үүдчихнэ идээд идэг учраас. За юм асууж болох уу? Сайн байна уу? Юм асууж болох юм уу? Юуны тухай ярьж байна. Энэ ямар дугаарт ямар хүн орж байгаа вэ? Дахиад нэг танилцуулаад өгөөч гэсэн байна. За би эхлээд нэвтрүүлгийг танилцуулъя. Тэгээд очиод танилцаалаа. Тэгээд манай радио болохоор тархсан монголчуудад зориулж контентуудыг хийдэг радио байгаа. Тэгээд өнөөдөр маань таны үзэж байгаа нэвтрүүлэг болохоор Beauty Life буюу гоо сайхантай холбоотой нэвтрүүлэг байгаа. Тэгээд яагаад энэ нэвтрүүлгийг хийсэн бэ гэхээр K-pop, K-food, K-beauty гэлээ Солонгосын олон соёл болоод олон зүйлсийг хүмүүс мэдхийг хүсэж байгаа. Тас нэлээд дэлхийд даяар хайж ирэлхийлж байгаа гэдэг утгаараа бид нэр яг гол цэгтэн байгаа гэдэг утгаараа Солонгосын гойсхны талаараас нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээ зарим тохиолдолд бид нэр гадуур дэлгүүрүүдээр явдаг. Шинэ ямар бүтээгдэхүүн байна? Юу хямдарсан байна? За өнөөдөр өчигдрөөс бас шинэ хямдрлаад гарсан байлаа шүү манайхаа. Гэх мэтлэн заримдаа бид нар мейкап яг хийдэг байгаа. За өнөөдөр болохоор бид нар зочинтой ярилцаж байгаа. Тэгээ зочинтойгоо бас ярилцахдаа бас гоо сайхантай холбоотойгоор маш олон зүйлсийг хамтдаа хуваалцаж байна. Тэгээ зочин маань өөргөө дахиж нэг асуусан хүнд зориулаад танилцуулж өгөөч. За. Намайг Нэм Сүрэн гэдэг. K-Arts Korean National University of Arts-ийн мастрын оюутан. Энд сонгодог урлагаар үлээвэр хөгжимчнөр сурдаг оюутан байгаа. За тэгээд урлагийн гоо сайхан мэдрэмж дүүрэн нэг тань өнөөдөр нэвтрүүлэгтээ орж оролцуулж байгаа. Тэгээд бас сонирхолтой маш олон сонирхолтой зүйлсийн тухай бид ярилцлаа. Тэгээд одоо болохоор яг нөгөө стресстэй холбогдуулаад ярьж байхдаа хоолны тухай ярьж байгаа. Стрессээ тайлахад тань туслах хоолнуудыг за стресстэй үед танд зохимжтой идэх тэр хоолнуудыг танилцуулж байгаа. Сая шоколадны дараа одоо болохоор бүхэл үрийн тарай айгуу чухал гэж ярьд юм байна л да. Тэгээд одоо жишээлбэл хүц будаа, улаан будаа гэж шар будаа, овёс гэх мэт эдгээр бүхэл үрийн одоо тариагаар хийсэн бов, таалах чигнэмэг ч юм уу те аль болох цагаан нар нь биш. Тийм хар талах малах гэдэг тийм хар талах малах идэх хэрэгтэй. Тэгээ энэ нь юу гэхээр бас яг стресстэй үед хүн хитгэхэд идэг утгаараа таргалуулахгүй тэгээд эрүүл мэндэд айгүй олон талын ач тустай. Тэгээд цусны эргэлтийг ч гэсэн сайжруулдаг орлон төрлийн эрдэс бодисор баялаг байгаа. Тэгэхээр бүхэл өөрийн тарианууд маань тийм болохоор бас яг энэ хүнсийг та хэрэглээрэй гэж хэлэх байна. За дараагийн талаар загсны мах. Загсны мах. Тийм загсны махны хувьд болохоор стресс чихэддэг хүнд яг тохирсон тэжээлэг хүнс гинэ. Залангуй ингээ хайрсан хуусын юм идмээр, шарсан юм идмээр нэг тийм болоод байдаг үед бол
За өөр ямар нэгэн төрлийн одоо тархалах хоол хүнснээс илүү шарсан загсны мах ч юм уу те загстай хоол идэх нь илүү хэрэгтэй тохиромжтой байдаг гинэ. Тэр ер нь яг Нимагийн маань хувьд загсны мах нь дуртай юу? Хэр их иддэг вэ? Нөө шарсан загсанд Монголд байхдаа шарсан загсанд аймаг дуртай байсан. Тэгээд энд ирээд загсан төрлийн хоол маш их идчихэж байгаа шүү. Эхэндээ бол жоохон одоо 8 айлж идэх чинь жоохон эвгүй идэж чадахгүй. Одоо л үнэхээр амттай. Тэгээд Солонгостай ялангуяа загсны төрлийн хоолны газар руу ресторан маш их байдаг. Тэгээд хүний биед маш сайн байдаг болохоор энэ загсан төрлийн хоолнд дуртай. Тийм тэглээ. Та бас нөх хүн стресс тэр айгүй их эрдэс бодсон алддаг гинэ. Тэгээд тийм болохоор омега 3 гэх мэт яг чухал эрдэс бодсон загс нь маш их байдаг. За тэгээд сая бас түрүүн дурдаад өнгөрсөн. Цайны төрөл бас стресстэй үед айгүй тохиромжтой байдаг. Тэгээд стресс цохолцсон үедээ өөрийнхөө дуртай цайгаа уух бас айгүй гоё тий. Тэгээд миний хувьд бас яг чиний ихтэй ялгаагүй кофенд бас дуртай. Хар кофегаа уужхаар заримдаа хүн нөө кофе яваад нойр нь хүрдгүү штэ. Миний хувьд л заримдаа кофегаа ууж ийж мөр хүйс сүтээ цаа ууж байгаа юм. Сайхан сүтээ баштай цаа уусаа юм шиг хүйс гараад за унтыг нойр хүрээ унтахгүй хүртэл байдаг байхгүй. Чиний хувьд бас кофенд дуртай юм байна. Бас цайны хувьд дуртай гэсэн ямар цай уудаг? Цайны хувьд гэх юм бол Монголд бол лифтэн цай гэх уудаг гэсэн юм шүү. Энд бол ногоон цайны төрөл ногоон цайг маш их уудаг. Тэгээд хар кофе. Кофе бол алгасгаараа. За тэгээд жимсүүдийн дундаас гадил жимс. Айгуу сайн гинэ. Тэгээд зүгээр сайхан амттай жимс гэж зогсохгүйгээр нэг дор 2 гадил жимс идэх юм бол олон төрлийн ашигтай гинэ. Тэгээд энэ хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмждэг судасны хананд одоо хүний биеийг тайвшруулах эрдэс бодисыг тарааж өгдөг. Тэгээд хамгийн гол нь бананы хувьд бол гадил жимс байна. Өглөө өдрийн үед идэхэд айгүй тохиромжтой жимс. Яг орой идэхэд айхтар том асуудал болохгүй ч гэсэн илүү одоо таны биед хэрэгтэй гэдэг утгаараа өглөө өдөр идэх юм бол нөгөө амархнаар ирэх юм бол хөдөлгөөнтэй байх үед тань илүү их тэр эрдэс бодис шингэж биед тань тархаж өгдөг гэдгийг бас сонссон байна. За тэгээд ер нь айгүй олон зүйл байна. Тэгээд хамгийн чухал надад энэ дундаас олон зүйлс дундаас усыг аягүй онцлмоор байна. Ямар ч яг хүсний ногоо, мах, одоо цай эдгээр зүйлсээс илүү яг хүний биед хэрэгтэй шингэн бол сүтэ цай биш, хар цай биш тийм. Лифтэн цай биш, ногоон цай биш яг цэвэр уус байгаа. Тийм болохоор бид нэр гоо сайхнаа хадгалахын тулд эрүүл байхын тулд бас стресстэй үед ч гэсэн нэг сайхан цэхүүд уус уугаал хүмүүс нэг тайвширдаг штеп хүү гэлтэй. Тийм. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа төгсөл миний явдаг онцлог хүсэж байгаа зүйл бол энэ байна. Тийм. Тэгээд манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань цаг зав, алтан цаг зав зориулаад маш завгүй байдаг ах ирж нэвтрүүлэгт минь оролцсон танд баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа сүүлийн хэд хормыг бас танд үлдээж байна. За өнөөдрийн сэдвтэй уялдуулаад хэлэх юм бол тийм гоо сайхан ба стресс байгаа. Тэгээд охид бүсгүүдчүүд, эмэгтэйчүүд маань гоо сайхнаа авах үлдэхийн тулд яг энэ сайхнаар нь байлгахын тулд аль болох стресстгүй гадны нөлөөнөөс стресс авахгүй. За хэрвээ авсан тохиолдолд маш хурднаар ингээд гаргах аргыг өөрөөсөө хайж үзээсэй гэж хүсмээр байна. Тийм тэгэлгүй яах вэ? Маш чухал байгаа тийм. За баялаа тэг өнөөдрийн маань нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань турш бидэнтэй хамтасан танд маш их баярлалаа. Таны ажил амьдрал сурлаг хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд нэвтрүүлгийн маань төсөл бид нар нэг юм өрөө хэлдэг байхгүй. Жинхэнэ гоо үзэсгэлэн зүр сэтгэлээс үүдэлтэй. Та хүлийн зөвшөөрч байна. Мэдээж. Хамтд төлөвийн өрөө хэлээд нэвтрүүлгээ өндөрлөхөө. Жинхэнэ гоо үзэсгэлэн зүр сэтгэлээс үүдэлтэй. Бай жинхэнэ гоо зүгслэн зүрх сэтгэлээс үүдэлтэй. Баяр таа.